Өглөөний мэнд үргээ за засаг цуглааны хийх эрх чөлөөний тухай хууль гэж жинсэн найруулгын засгийн газраас хууль зүйн сайд алтан гэрэл барьж орж ирсэн. За өнөөдөр хил зэхийг шийдэж чинь. За энэ хуулийн давуу тал нь бол нөгөө нэг заавал сум дүүргийн албаа одоо нөгөө нэг засаг даргад мэдгтээ зөвшөөрөл аваад дараа нь засаг цуглаан хийдэг байсан байдлыг өөрчлөнө гэдэг ийм агуулга ийм дэвшлийг ярьсан. Гэхдээ энэ 8-2 дахь заалт бол одоо миний хувьд анхаарал татсан заалт байна. Тэгээ энэ дээр бас нэг зарим байр суурьуудыг илэрхийлээ. Дээрээс нь 8-2 дахь зүйлээ засаад янзлаад явуул яасан бэ гэдэг санаа хэлэх гэсэн юм а. Энэ 8-2 дээр юу гэсэн гэхээр авто замын зорчих хэсэг засаг цуглаан хийх зохион байгуулах бол цагдаагийн байгууллага 72 цагаас доошгүй хугацааны өмнө мэдгдлийг бичгээр эсвэл цахимаар хүргүүлж бүртгэсэн хэсэг талаар хариу авсны дараа зохион байгуулна гэж байна. Өөрөөр хэлбэл засаг цуглаан хийх эрхийг нь өгж байгаа боловч буцаагаад хүссэн үедээ тарах буюу дээрээс нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гээд 8-2-ыг бариад энэ засаг цуглааны тарах эрхийг бүгдийг өөртөө авчиж чинь гэсэн үг. Яагаад тэгэхээр сүүлийн үеийн бүх засаг цуглааныг бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм. Иргэд олон нийтээр бухимдаад дээрээс нь энэ асуудал болохгүй байх гэдээ эсэргүүцээд ирэхээр маш олоолаа гарч ирдэг. Маш олоолаа гарч ирэхээр талбай дүүрдэг. За талбай дүүрсэн хүмүүс тэр талбай дээр зогсоод үг нь хүрэхгүй эрх баригчид болон энэ улс төрийнхэн албан тушаалтнууд энэ үгийг нь сонсохгүй хүлээж авахгүй бол бухимдсандаа зам хаадаг. Одоо хамгийн сүүлийн 2-3 жишээг бид нар бүгдээ мэдж байгаа шүү дээ. Сүхбаатарын талбай уртлын хэсэг замыг хааж гин, дээрээс нь тэр баруун зүүн талын замыг хааж гин, арын замыг хааж гин. Жагсагчид ингээд ордон тойрхыг гороолох гэж нэрлээд ингээд явдаг. Энэ бол ерөөсөө засаг цуглааны хийгдэж ирсэн хэлбэрүүдийн хамгийн төвөөмөл ашиглагддаг манад байгаа хувилбар. Тэр 8-2-ороо энэ зүйлээсээ болоод энэ засаг цуглаан хууль бус засаг цуглаан болоо явчих жоохгүй. Энэ хэрвээ 8-2-ыг нь цагдаа бүртгэж 2-ороо бүртгэж авна эсвэл бүртгэж авахгүй гэдэг шийдвэр гаргана. Тэгээ бүртгэж аваагүй бол 8-6 дээр энэ хуулийн 8-2 заасан мэдгдлийг бүртгэхээс татгалцсан тохиолдолд үндслийг тодорхой тусгасан шийдвэрийг зохион байгуулагч мэдэгдэнэ гэж байгаа. Энэ бол за та нар талбай дээрээ жагсаалаа хий. Энэ зам руу оруулахгүй гэдэг шийдвэрийг ингээд цагдаа өөрөө өгөөд эсвэл нь үзмжээрээ шийдэд явна гэсэн үг. Тэгээ энийг оролцогчдын тоог хэлнэ, хизээ тарах, хизээ цуглагыг хэлнэ гэдэг ч юм гээд хизээч ингээд нэг юм шууд зөвшөөрөл хүсээд тэр зөвшөөрөл нь биелэх хэрэггүй хэмжээний зүйл ярьсан. Хоёрд өнгөрсөн тэр чуулганыг харахаар цагдаагийн байгууллагын нэг албан тушаалт юм байсан да. Ирэх жилүүдэд жагсаал цуглаан олширно, нөхцөл байдал улам хүндэрнэ гэж байгаа. Энэ нөхцөл байдал хүндэрнэ гэдэг зүйл бол ерөөсөө энэ хууль хүчний байгууллагуудын энэ хандлага. Энэ бол иргэд жагсах цуглах энэ нөхцөл байдлыг хүндрэх юм байна, ажил нэмэгдэх юм байна, асуудал нэмэгдэх юм байна. Дээрээс нь янз янзын өмнө самуу асуудал гарч магадгүй гэсэн байдлаар асуудлыг яриад ийн гэсэн. За тэгээ энэ дайны байдлын тухай хууль, дотоодын зөргийн тухай хууль, цагдаагийн албаны тухай хууль гэдэг энэ хуулиудаараа энэ хууль бус засаг цуглааныг харах бүх зүйлсийг өөрчлөөд авсан. Өмнө нь бол ерөнхийдөө нөгөө хүч хэрэгэлсэн ямар нэгэн байдлаар одоо нөгөө харгис ч юм уу дээрээс нь нөгөө олон нийтийг буруу зүйлд урайлан турхирсан ийм зүйлүүд дээр энэ засаг цуглааныг тарах зохицуултууд нь байсан. Энэ дайны байдлын тухай хуулийн 8-2 дээр ажил аях зохих байгууллагын зөвшөөрлгүйгээр хурал засаг цуглаан нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулалтыг хориглоно гэсний эрх бүхий этгээдэд мэддэггүй засаг цуглаангаа оруулж байгаа. Энэ нь бол саяын тэр цагдаад мэддэггүй учраас зам руу орох юм бол мэддэггүй засаг цуглаан болчихно. Энэ бол тарах үндэслэл болчихно. Дайны байдлын тухай хуулийн энэ зохицуулт нь юу вэ гэхээр засаг цуглааныг тарах гэдэг нөхцөл байдлыг одоо нэг тодорхой зааж өгсөн зүйл заалт байна. За дотоодын зэргийн тухай хууль олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл гэдэг энэ 24 дугаар зүйл дээр хүч хэрэглэсэн жагсаал цуглааныг албатан тарах гэж 24-2-6 дээр байсныг нь хууль бус жагсаал цуглаан гэдээ оруулсан. Өөрөөр хэлбэл хууль бус жагсаал цуглааныг албатан тарах эрхээ одоо нэг усан буу гэх юм да нөгөө машин цорилгдсон юм ашиглах, дээрээс нөгөө газ ч юм уу эсвэл нь тусгай хэрэгсэл ашиглаад тарахыг энэ дээр зөвшөөрч чинь гэсэн үг. Өөрөөр хэлбэл талбай дээр жагсаал болж аваад зөвшөөрлгүйгээр хоёр талын авт зам руу жагсагчид санаатай эсвэл санамсаргүй байдлаар эсвэл бүр ингээд зохион байгуулалтаар оруулах юм бол энэ өөрөө хууль бус засаг цуглаан болоод энийг тарах эрх нь цагдаагийн байгууллагад энэ дотоодын зэргийн тухай хуулиараа ороод ирчихэж байна. За дээрээс нь цагдаагийн албаны тухай хуулийн 44-ийн 4 дээр засаг цуглааныг албатан тарах гэдэг хэсгээр засаг цуглааныг албатан тарах шийдвэрийг хэрэгжүүлэх засаг цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль заасан зохицуултыг баримтлана гэд энэ хуулийг баримтлана гэд оруулаад ирлээ. 44-ийн 1 дээр цагдаагийн байгууллага засаг цуглааныг албатан тарахын өмнө оролцогчдод бүх төрлийн холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан
жагсаал цуглааныг албатан тараах тухай сум дүүргийн засаг даргын шийдвэрийг мэдэгдэж биелүүлээгүй эсвэл эсэргүүцсэн тохиолдолд арга хэмжээг урдчлан авах арга хэмжээг урьдчилан анхааруулна гэж байна. Өөрөөр хэлбэл сум дүүргийн засаг дарга за энэ бол хууль бус байна. За энд бол асуудал гарлаа. Энийг тараая гэдэг шийдвэрийг гаргадаг байсан бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг гээд оруулаад өөрчилж байгаа. Эрх бүхий этгээдийн шийдвэр гэдэг бол цагдаагийн байгууллагын шийдвэр. Дээрээс нь бид бүхэн жагсаал цуглааныг тараая гэвэл заавал тэгж нөгөө нэг шат дамжлаггүйгээр шууд шийдвэр гараад шууд хэрэгжүүлээд явах нөхцөл байдал руу орж ирэх юм байна гэж би бол хувьдаа харж байна. 54-р зүйл дээр олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл гэдээ бас энэ цагдаагийн албаны хууль дээр 54-206 дээр хүч хэрэглэсэн жагсаал цуглааныг албатан тараах гэдгийг нь хууль бус жагсаал цуглааныг албатан тараах гэдэг. Энэ хууль бус жагсаал цуглаан гэдэг бол ерөөсөө төр зам хаах гэдэг рүү ороод ирэх юм бол бүх зүйл бол хууль бус жагсаал цуглаан болж байна. Тэгэхээр энэ хуулийн энэ зүйл заалтыг бүгдээрээ эргэж хараад ер нь ингээ наривчлаад бас нэг бодоод үзүүл яасан юм бэ? Зам хаахгүй, зам руу орохгүйгээр тийм жагсаал цуглаан Монголд ер нь болох нь хит бол нэг хоёрд бухимдсан иргэд олуулаад цуглахаар энэ талбай чинь дүүрхээс одоо өөр гарц арга зам байхгүй шүү дээ. Дүүрсэн нөхцөл тэгэл хажуудлын зам руу өшөө талбай нэргэн тойрон руу орж ирнэ шүү дээ. Тэгээ энийг бүгдийг нь хууль бус жагсаалуулаа ингээд аваад үзчих юм бол жинкнээсээ нөгөө иргэд цагдаагийн байгууллага төрийн хооронд зөрчил юм үүсэн шүү. Тэгэхээр энэ зарим зүйл залтаа жоохон анхаарсан дээр баха.